Дараагийн мэдээг танилцуулъя. За Их Британд сүрийн өвчний тархалт нэмэгдсэн байна. За үүнтэй холбоотойгоор тус улсын хувьд үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө шинээр боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. За энэ хүрээнд бол олон салбарын мэрэгчлэнүүдтэй хамтран ажиллана. За дээрэс нь бол энэ өвчнөөр өвдөж байсан хүмүүстээс одоо туршлага болон түүхийг нь сонсох зорилгоор бол ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа юм байна. Их Британи улсын хувьд бол 2000 онд тандалт судалгааг ихээхэн эрчимтэй сайжруулж эхэлсэн. За түүнээс хойш бол энэ одоо илрүүлэг бол маш нэмэгдсэн байгаа. Тухайлх юм бол 2023 онд бол тохиолдлын тоо бол жилийн дунджаар хамгийн их өссөн буюу 11% өссөн байна. За тийм учраас бол энэ одоо сүрийн өвчнөд заашгүй тэмцэх шаардлага бол үүсэж байгаа юм байна. За харин 2024 оны урьдчилан тоо баримтаас харахад бол 24 онд энэ сүрийн өвчний тархалт 13% болж өссөн. За нийтдээ бол 5480 тохиолдол бүрэлдэгдсэн. Ерөнхийдөө дэлхийд даяар бол өсөх хандлагатай гэдгийг харуулж байгаа юм байна. За тийм учраас бол Их Британий засгийн газар сүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх хяналтыг сайжруулах чиглэсэн үндэсний үйл ажиллагааны шин төлөвлөгөөг боловсруулахаар одоо ажиллаж байгаа юм байна. За тухайн төлөвлөгөө нь бол 2026-аас 31 оныг бол хамрах ийм төлөвлөгөөг боловсруулсан. За энэ хүрээнд бол бэлтгэл ажлыг нь хангаж байна. За эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн сүрийн тасгийн дарга Эстер Робертсон гэдэг хүн бол хэвлэлд ярьцлага өгөхдөө сүрийн өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх боломжтой ийм өвчин гэвч бол Англид эрүүл мэндийн одоо ноцтой байдлыг бол үүсгэж байгаа нь их анхаарал татаж байна. За Их Британи бол дэлхийн одоо бусад орнуудтай харьцуулахад сүрээгийн өвчлөл багтаа орны тоонд орж байгаа ч гэсэн сүүлийн үед бол тохиолдлын тоон нэмэгдэж байгаа. За өөрөөр хэлбэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 100 мянган хүн ам тутамд 10 тохиолдол бол байгаа гэсэн энэ одоо баг гэсэн босгоос бол арай доогуур байгаа. Гэхдээ бол цаашдаа өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь сэтгэл зовоос асуудал болж байгаа юм байна. Их Британд энэ өвчин хамгийн их тохиолддог одоо нийгмийн бүлгүүдийг авч үзэх юм бол 81.5% нь бол тус усаас өөр усад төрсэн Их Британий иргэдийн дунд энэ тухайн одоо өвчний тархалт бол хамгийн өндөр байгаа юм байна. За мөн Их Британд бол судалгаа хийж үзсэн байна. За ямар байдлаар одоо жишээл за мөн Их Британд бол энэ өвчнөд холбоотой судалгаа хийсэн байна. За тухайлх юм бол судалгааны одоо хамаарлын судалгаа хийхэд бол сүрийн өвчин ядууралтай тодорхой хэмжээнд шууд хамааралтай болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл орон гэргүй хүмүүс, за мөн хар тамхи мандсууруулах бодис, архинд онцсон хүмүүс, за эрүүгийн одоо гэмт хэрэг үүдүүлсэн болон одоо шорон одоо болон хориг газарт байсан хүмүүсийн дунд бол энэхүү сүрийн өвчнөд одоо өртөх магадлал нь ихээхэн түгээмэл байсан гэдгийг нотлох баримтаар бол судалгаанаас бол гаргасан байна. За ийм учраас бол бид нар энэхүү нотлох баримтад тулгуурлаж ирээдүйн чиг хандлагыг бол тодорхойлно. За ингээд дээр үндэслээд хамгийн үр дүнтэй арга хэмжээг бол гаргаж ирнэ. За арга хэмжээнүүдээ эренбэлж үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулнаа. За түүний тулд бол мэдээж сүрийн өвчнөд хамгийн их өртөж байгаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагат бол анхаарлаа голчлон ханднаа гэж мэдгдсэн. За манай улсын хувьд бол сүрийн өвчний тархалт ихтэй орнуудын тоонд ордог юм байна. За жилд бол шинээр 4000 орчим хүн бол сүрийгээр өвчлөдөг. Жилээс нэг жилд бол энэхүү сүрийн өвчний өвчлөл бол нэмэгдэж байгаа. За сүрийн өвчлийн 60% нь бол нийслэл төвлөрдөг. За өвчлийн 70 орчим хувийг бол 15-аас 45 насны өсвөр үеийнхэн болон хөдөлмөрийн насны залуучууд эзэлдэг ийм өндөр одоо гаралттай бүс нутгийн нийгэмд бол Монгол улс тооцогддог юм байна.